Самацгаано налагчуудаа хайрд үгүй. Мэнчилгээ хүргэлт маань үргэлжилсээр нэгэн маш гоё дурсамжийг мөнхөлөхөр энэ цаг мөчид дүүргийн төв талбай дээрээс та бүхэндээ шинэхэн дугаараа төлөвлөж байна. 10 жилийн ангийн охид хүүгүүдтэйгээ амьдралынхаа 40 жилийн дурсамжийг мөнхлөж байгаа. Эрхэм хайртай эгч Эрдэнэ сүрэндээ хэмээн хаяглаж дүү Эрдэнэ чимгийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн билгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа инэрл хайрын дээд нь болсон эрхэм эгчийг нь баярлалцгаая. Дүүлэн нислээ чиглэлээ дүүгийнхээ хараас л холдсонгүй дээ. Сайн байна уу? Эрдэнэ сүрэн эгч мөн үү? За сайхан баярлж байна та. Тантай нэг түр уулзаж болох уу? 2 хон байна. Мэнчилийн үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа нэгэн маш гоё дурсамжтай үйл явдал дээрээс төлөвлөлөн хүргэж байна. Бидний ээлжид шинэхэн зочноор энэ цаг мөчид Эрдэнэ сүрэн эгч маань саадан морилж байна. Юун түрүүнд эгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Бас баярын мэнд хүргэе. Баярлаа. Миний эгчээ төв дүүргийнхаа талбай дээр их л гоё халуун дулаан энергитэйгээр хамтраа өвчин залгаж байгаа. Энэ сайхан үйл явдлыг бас товч танилцуулаач гэж хүсмээр байна. Яг энэ цаг мөчид ямар баярт үйл явдал тохиож байна вэ тань? Налах дүүргэд би 8 дугаар ангид төгсөн 77 оноос 85 он төгсөн. Одоо 40 жилийнхээ уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирсэн байлаа. Улаанбаатар хотоос. Эрүүл мэндийн манаа хоёргүй сэтгэлээр зүтгэдэг алтан артай алтан гадсуудантай эрхэм сувилагч бүсгүйд баярын мэнд хүргэж гинтийн бэлэг явуулсан байна. Баярлалаа. Тэгээд миний хичээ ер нь бэлэгний эзнийг хоёулаа нэг таах гээд үзье. Хин юм болоо танд ингэж гоё гинтийн бэлэг налайхад нь ирэхэд маш гоё цэцгийн баглагаар угтаж авах ёстой хүн байгаа юм болоо миний хичээ. Манай дүүнэр бол налахт ихэнх нь байдаг болохоор Тэглэхөө яах вэ? За тэгвэл хоёулаа ингээ миний хичээ. Дүүн бэлгийг гардуулахаас өмнө танд бас маш гоё мэндчилгээний үгсийг илгээсэн байна. Өнөөдөр таны хувьд баярын өдөр тохиож байгаа. Энэхүү үйл явдлыг нь тохиолдуулаад манай захиалагч маань сэтгэл зүрхэндээ бодож явдаг сайхан үгсийг эгчтэн илгээсэн учраас эхлээд хоёулаа гоё сонсъё. Энэ мэндчилгээ эхлэхдээ нэгэн эхийн хөвлөд бүрлдэж нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүн болсон. Нартад бийсэн шиг нандин учирлаа хайцуулаагаа гэж хинтэрсэн эрхэм хайртай эгч Эрдэнэ сүрэндээ гэж хаяглагдан ирсэн байна миний хчээ. Гаднаан зэмэлсэн ч дотог шогоон дандаа өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч ижилдэн дассан хідэн дүүнрээ эвэж ил байдаг. Нарт энхэн хорвоод бийсэн шиг нандин сайхан эгч минь таньда талархаж явдаг юм шүү. Энэ гэрэлт өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлээрэ эгчтэй баярлаж бас танаараа бахархаж явдгийг энэ цаг мөчид дүүн уламжилж байна хэмээн чанга төврөн үнсэж хайрын дээдэр хамгийн гоё цэцгийн баглаг дүү Эрдэнэ чимгийнхэн зүгээс илгээсэн байна. Баярлалаа. Дүүдээ маш их хайртай шүү. Гэр бүл наад чарвал эрүүл нэг гихвсэн. Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан. Эрдэнэ сүрэн эгч манай Монголд өмнө 5 тог их бэлэгшээдэг. 5 хушуу малтай. За тэгээ 5 онцгийн эзэн гэдэл та минь 8 хүүхэдтэй өнөр өтгөн айлын 5 дахь охин болж хорвоод мэндэлж байсан байна. Олон сайхан дүүнэр ах нарынхаа ивэл төвшиг хамгийн том бахархал нь болсон эрхэм эгчтэйгээд мэдчилгээ илгээж байгаа. Одоо бас дүүнэр нь үзэж сууж байгаа бол онцгойлон талархал дэвшүүлээ сэтгэлээсээ хуваалцъя. За би дүүнэр ах их нартай маш их хайртай шүү л гэж үсээ гинтийн бэлэг байж чадлаа. Төрсөн нутагтаа ирээд гоё 40 жилээ тэмцэх гэж байна. За тэгэлгүй яг. Тэгээд налайх нутаг бол таны минь хувьд ээдээд энэ үн цэнтэй болов гэж бодож байна. Энэ бууран дээр нь төрж өссөн байна. Дорнговын ангаахын их сургууль сувилагч гэдэг мэрэгжлийг эзэмшиж нарны гэрэлтэй налайхтаа эрүүл мэндийн салбараас ажлын гараагаа эхлүүлж өдгөө бас Чингэлтэй дүүргийн эрүүлийг хамгаалах салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж энэ цаг мөчид бас тэнгэрт байдаг алтан гадсуудан ингэртэн гялалцсан болов гэж бодож байна. Эрхэмсэг сайхан бүсгүй танд болон таны анги хамт олонд бас баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаа. 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 Маш их сэтгэл хөөрсөн. Санууч инээсэн миний лэгчийн